Та бүхэндээ болсон болоогүй зүйлээс сэтгүүлсэн зүйлээ ярьж өгье. Би 24 цагийн фитнест хувийн дасгалжуулагч хийдэг. Шөнийн ээлжийн үйлчлүүлэгчид яагаад ийм хурдан турдгийг би олж мэдсэн. 1-р сар бол худал хуурмгийн сар. Хэрвээ фитнесийн салбарт над шиг олон жил ажилласан бол эцэст нь хуанлыг үзэн яддаг болдог. 1-р сарын 2 нь гэмсэн сүнснүүдийн их нүүдэл эхэлдэг өдөр. Тэд бөөнөрөө ирнэ. Дөнгөж дэлгүүрээс авсан өндөр нь чарлаагүй хувцастай. Өнгөлөг усны сав барьсан 3-7 хоног баярын мах салаатаар нүрээ хөөтл идчихэд одоо дараагийн баяр болохоос өмнө поподын бие галбиртай болохыг хүссэн хүмүүс. Бид үүнийг Project Summer гэдэг. Би бол цохирлын төсөл гэж нэрлэдэг. Би Америк тархсан хямд үнэтэй фитнес сүлжээ болно. Iron Fit хувийн дасгалжуулагч заалны багш хийдэг. Хар хан, неон шар гэрэл, хит чанга электрон хөгжим, хит хямд гишүүнчлэл, яг л мөөгөнцөр шиг хот даяар тархсан газар. Би хинч хүсдэггүй ээлжинд ажилдаг. Шөнө 12-оос өглөөний 6 хүртэл. Энэ бол ганцаардмал ээлж. Ихэнхдээ нойргүй хүмүүс, яаралтай тусламжийн эмч нар, цагдаа нар, багаж хуваалцах дургүй хэдэн булчинтай нөхдүүд л ирнэ. Хоос нь агуулах шиг заалан жингийн төмөр тачигнах чимээ буун дуу шиг цуурайтна. Өндөр нь резен, хариуцагч бодис, хүүдэн хөлсний холимог. Гэхдээ энэ 1-р сар өөр байсан. Мариагаас эхэлсэн. Мариана миний ээлжийн байнгын үйлчлүүлэгч байлаа. Сөвлөгч 30 гаруй настай, жаахан илүүдэлжинтэй. Надад кофе авчирдаг, өлсний дасгалын хооронд ТV шоу ярьдаг ээлдэг хүн. Түүний зорилго ердөө 5 кг хасах. Эрүүл бодтой зорилго. 1-р сарын 3-нд шинэ жилийн амралтаас эргэж ирэхэд Мариана зааланд байсан. Шөнө 3 цаг 15 минут. Би үүдний ширээнд зүргэмлээд сууж байтал тэр орж ирсэн. Би түүнийг бараг таньсангүй. 2-7 хоногч болоогүй байхад Мариана 10-аас 15 кг турчсан мэт харагдаж байв. Оройд нь бариу байсан дасгалын хувцас нь одоо хоос нь ууж шиг унжина. Царайн хонхойд цонхээс нь арьсан доороос хацын яс хутах шиг цухна. Нүдний доор гүн ягаан хүрээтэй харц нь хаашаа чиглээгүй голийсон. Мариана гэж би дуудлаа. Удаа нь уулзсангүй шүү. Чи их өөр харагдаж байна. Тэр инээсэнгүй. Хуучин Мариана бол нүүрс усаа хассан тухай хошигнох байсан. Харин энэ Мариана зүгээр л миний зүг удаанаар ээвэрсэн араатай Европ шиг эргэж харсан. Дасгал хийх хэрэгтэй гэж сөөнг хатсан хоолоогоор шивнэв. Мэдээж гэхдээ чи зүгээр үү? Чи их цайрчхаж гэхэд тэр спимний гөрөөг асуусан. Клебер спимний гөрөө засвартай байгаа гэж хариуллаа. Клебер манай салбарын менежер. Мах стероидоор эвлүүлсэн лего шиг биетэй хэд цагаан шүттэй хуурамч олбор шар борерстай дотор муухай хүргэм ажлын энерги ацруулсан нөхөр. Тэр өглөөний 9-оос орон 5 хүртэл ажилдаг. Өөрөөр хизээж ирдэггүй. Клебер ирээгүй байх ёстой. Чамайг дуудсан юм уу гэж би гайхнаа асуув. Мариана хариулаагүй. Заалны ардалд байдаг дугуйтай өрөөрөө алхлаа. Дуу тусгаарлагчтай шилэн хантай тэр өрөөний дотор талаас нь бор махны цаасаар битүүлсэн байсныг би анзаарсан. Засвартай гэж хаалган дээр мөрөө бичгтээ самбар хатсан байв. Би сая л анзаарав. Марианаг код оруулав. Гэрэл ногоон болов. Тэр дотгошорлоо. Би ширээ рүүгээ бутсан сэтгэл нэг л төгшүүртэй. Дараагийн шөнөд удалгүй би бүхэл бүтэн бүлэг хүмүүсийг анзаарсан. 10 орчим хүн эрэгтэй эмэгтэй янз бүрийн насныхан гихтээ бүгдд нь нэгж шинж. Үхтэл мэд саарл арьстай гинэт хит турсан бие чичирсэн гар амьгүй загс шиг харц тодорч байлаа. Тэд 3 цагаас 3:30 хооронд ирнэ. Надтай ярилцахгүй, 3-ны хэн уншуулахгүй дөрмийн эсрэгч систем өөрөө нээгддэг байв. Шулуун спинning өрөө рүү орно. Код оруулна. Яг 1 цагийн дараа гарч ирнэ. Жингээ үзэхгүй, ус жуухгүй, ороод мөдлөхөж гарч ирнэ. Хананд налж тослог мэт хөлсөндөө нэвт норсон харагддаг. Өглөө 6-ад ээл солигдох үед Клебер хэлэхэд дугуй нөрөөнд юу болоод байна? Марианы амар хурдан турж байна. Тэр утсаа ухаж тэр уургийн ундаа ууж өндөр үр дүнтэй дасгал хийж байгаа санаа зовлтгүй гэж тэр хариуллаа. Гэхдээ тэр мансуурсан хүмүүс шиг харагдаж байлаа.
Арьс нь уналд өгсөн юм шиг тэгээд бас хачин үнэр үнэртэж байв. Тэр над руу хөөдөн харцаар харав. Чи эмч билүү гэж надаас асуухад би үгүй дасгалжуулагч гэж хариуллаа. Тэгвэл би галбираал хар. Менежментэд бүү оролц. Тэд хариуцлагын гэрээнд гараа үсэг зурсан. Өөрийнхөө л ажлыг хий гэж тэр хэллээ. Мөрөн дээр минь чанга алгадав. Ажил олдоход хэцүү шүү гэж захирангуй хэлээд гараад яв. Сүүлийн шөнө. Би нүдад тессэнгүй. 3 цаг 40 минутанд зомби бүлэг ирээд 20 минут болчихсон байв. Заал хоосон би хаалганд чихэн ав. Дугуйн жиг дүнгэн сонсогдно. Гэхдээ хөгжин байхгүй. Харин ёолох, уйлах, бойлж чимээ гарав. Би тэсэлгүй. Кодыг хийж ногоон гэрэл асаж хаалга нээдлээ. Нэмэх 50 градус орчим халуун амьсгалах аргагүй. Чансан мах шиг үнэр. Улаан услын гэрэл 12 дугуй бүгд дүүрнэ. Тэд зүгээр унаж байгаагүй. Мариана урд талын дугуйнд уяатай гар хөлн төмөр түгжээгээр бэхлэгдсэн. Дугуй нь хүний хөлөөр биш гадаад мотор эргэж байв. Зогсвол ясна хугарна. Хамгийн аимшигтай нь маск. Тунгалаг хүчилтөрөгчийн маск. Тааз руу явсан хоолой. Дотор нь шар хий орж байгаа нь харагдаж байв. Тэд шатаж байлаа. Калибр гарч ирэв. Химийн хамгаалтын хувцастай ДМП гэж мэдхүү. Дэлхийн 1-р дайнд тэсрэг бодис хийдэг байсан. Эсийг энерги хадгалахаа боловч бүгдийг дулаан болгодог, өөх хайлуулдаг. Би маш их гайхна. Энэ чинь хор гэж хэлэхэд энэ бол маш их үр ашиг гэж ашиглав. Мариана над руу харж амнда намайг ал гэж хэлж байв. Дахиад дотроо шилэн хаалга хийж төгссөн байв. Дуусахад дахиад 30 минут үлдсэн байлаа. Хий нэмэгдэв. Чийж бас жоохон хордсон харагдаж байна гэж Калибр хашгирав. Би шатаж байлаа. Арьсуулаж цус буцалж бөөмэд. Маринагийн өвдөг тас хийдэл хугарч ясан цохой дугуй эргэсээр би энэ үйл явцыг утсан дээрээ арай ядан бичиж байна. Хэрвээ хэн нэг нь олбол миний утсыг нийтэд цацаарай. Би өгсөн ч байж мэднэ. Зуны би галбирын төсөлгөх битгий итгэхэр. Гал биш, цаавч биш. Энэ бол аллах байлаа.